Энэ аяллаар явахаас маш их баярлалаа. Одоо энэ бүгдж байгаа учраас мэрэгчлэнээс сонгох хэрэг болох болов уу гэж бодож байна. Монгол орны үүднээс хойнор хүртэл бидний аялал ингэж л хэлсэн. Басчгүй бас урилгаар явж байгаа болохоор тэрхэн тэндээ жаахан толгой дээгүүрээ. Монгол руу голын урилгаар ингээд сургуулаас 16 авахд 2 дугаар сургууль, 3 дугаар сургуулаас бас тодорхой хэмжээний хүүхдүүдтэй аялалд гарлаа. Энэ өдөр аялал газруудаа сэтгэл өндөр байна. Манай аймгийн хүнтэнд тодорхой хэмжээний бас том бүтээн байгуулалт хийчээд эх орны ирээдүйн болсон хүүхдүүдийг маань ингэж өнгөө ногооноор үйлчлүүлж аялалд байгалийн сайхан болон эх орныхоо сайн сайхандаа танилцуулж байгаад сэтгэл хангалуун байна. Монгол орны эдийн засгийн амин судас болсон төмөр замаар хийх энэ аялал Марко Пологийн аяллаас ч илүү сонирхолтой байлаа. Зам дагаад хөгжил гэж монголчууд хэлцдэг болохоор энэ аялал маань бидний хувьд нүдийг минь нээсэн улс орныхоо хөгжил цэцэглэлд бүтээн байгуулалттай танилцах хурхан боломж байсан болохоор хүн бүхэн сэтгэл санаа гайхалтай өөдрөг байлаа. Энэ тэрийг ярьж инээж шуугилдаж явсаар нэг л мэдхэд Улаанбаатар хотод ирчихсэн байлаа. Бид нар нийгмийн харилцааны хүрээнд Дорноговь аймгийн эхийн зөвлөл Болтмор ерөө гол компани хамтарсан үйл ажиллагаанд хүүхдүүдэд Дорноговь аймгаас Сэлэн аймаг аялалд хүүхдүүдэд авч явж байна. Энэхүү хүрээнд хүүхдүүд маань төмөр замын бүтээн байгуулалт уурхай олборлолтыг тухай үзэж танилцах гэж явж байна. Энэ аяллыг ингээ зохион байгуулж байгаа энэ компани ах эгч нарт бол нутгийн зөвлөлийн ах эгч нартаа маш их баярлж байгаа. Уурхай ямар байдیں۔ Ихэнх хүүхдүүд уурхай дээр очиж үзээгүй шүү дээ. Уурхай дээр яаж дисплей хийгдэг бол, яаж тэгээ олборлолт гаргаж авдаг бол гэхээс биднэрт гой санагдж байна. Хэрвээ энэ мөнгө төлөө төлбөртэйгээ явах байсан бол 50 хүүхдийн эцгийнхэн зөвшөөрөхгүй байх байсан баг. Эдийн засгийн хямралаас болоод бидний ингээд үн төлбөргүй мэрэгжил сурчлаа явж байгаад бид нар их баяртай байна. Мэргэжил гэж ямар зүйл байдгүй, мэргэжилтэн хүмүүс ямар байдгүй, мэргэжлээ сонгохдоо яах вэ зэрэг тийм мэдээллүүдийг аавна. Гол төмөр ерөө голыг бас судална. Тэгээ маш их баяртай байна. Гой сэтгэл төрж байна. Улаанбаатар өртөөн дээр биднийг Болт төмөр ерөө гол компани Баянгол төмөр замын вагоны албаны дарга Бямб цогт ах маань ухтаж тээврийн дээд сургуулиар зочлуулснаар бидний аялал эхэллээ. Манай сайн шандын нилээдгүй олон хүмүүсийн амьдрал тээвэр тэр дундаа төмөр замтай холбоотой болохоор маш сонирхолтой байсан нь мэдээж. Тээврийн дээд сургуулийн захирал Нэмсврэн эгч бидэнд сургуулаа танилцууллаа. Тэртээ 62 жилийн өмнө байгуулагдсан төмөр замын гэсэн тодтолтой байсан сургууль нь одоо үйл ажиллагаагаа өргөжүүлэн бүхий л тээврийн чиглэл буюу авто зам, далайн болон агаарын тээврийн чиглэлээр мэрэгчлэн бэлтгэх болж тээврийн дээд сургууль болон өргөжжээ. Ёстой л хэрэгтэй мэрэгжил эзэмшүүлдэг сургууль юм даа гэсэн бодол төрж байсныг нуух юм. Яг энэ ерөнхий боловсролын сургууль одоо ингээд төгсөгчдийн энэ төгсөлтийн өмнөхийн торгон агшин дээр манай сургуулийн үйл ажиллагаатай танилцж энэ оюутан сурагчид бол ирж байгаа нь бас сайн зүйл болж байна гэж би хувьдаа дүгнэж байна. Учир нь эдгээр залуучуудын маань ажил амьдрал мэргэжлийн бүх ирээдүй бас энэ сургуулийн үйл ажиллагаатай танилцсан энэ алхмаас бол ихээхэн шалтгааллах болов уу гэж бодож байна. Төмөр зам гэдэг ястай л өнөр өтгөн гэрвэл юм да. Бид тээврийн дээд сургуулиас гараад хажууханд нь байрлах Улаанбаатар төмөр замын дуу бүжгийн чуулгаар орлоо. Бидний таних олон алдар суудаа уран бүтээлчдийг төрүүлсэн урлагийн гэгээ цацруулсан өргөө байлаа. Телевизээр эсвэл тайзан дээр л хардаг байсан тэр ах эгч нар ямар энгийн хүмүүс байсан гэж санана. Саяхан л тээврийн дээд сургуулийн оюутан болохыг эрхгүй мөрөөдөж байсан бидний зарим нэг нь тэдэнтэй уулзаж халуун дотн яриа өрнүүлснээс хойш дуучин, бүжигчин, хөгжимчин болчихдаг чинь билүү гэсэн бодол төрж байсныг нуугаад яах вэ? Үзүүлж харуулах, хийсэн бүтээсэн зүйлтэй байгууллагыг нэрлэл гэвэл бие лав төмөр замынхныг л юун төрөнд нэрлэнэ. Тэдний түүх гэдэг ер нь Монголын хөгжлийн түүхийн нэгэн том хэсэг гэдгийг Улаанбаатар төмөр замын музейг орж үзснээрээ л мэдэрсэн гэж болно.
Өнгөрсөн хугацаанд Төмөр зам гэдэг их айл хичнээн их зүйлийг бүтээж, техник технологийн хөгжлийн ямар олон үе шатыг туулсан нь ёстой гайхалтай. Нэг ёсондоо Монголын Төмөр замын бүхий л түүхийг хураас нь том судар номл гэлтэй. Энд орж ирсэн хүн Төмөр замынхнаар бахархахаас өөр аргагүй юм билээ. Улаанбаатар хотоор хийсэн богинохон аялал маань нэг л мэтгэд өндөрлжээ. Үлдэж илүү ихийг үзхийг хүссэн залуус олон байсан ч нэгэнт цагийн юм цагтаа тэр дундаа Төмөр замынхны хилдгээр галт тэрэг цагтаа л хөдөлдөг болохоор яалтай. Гэхдээ бидний цаашдын аялал илүү сонирхолтой, сэтгэл хөдлөм зүйлээр мартагдашгүй дурсамжаар дүүрэн байх нь тодорхой байсан болохоор бид нэг их харамссангүй цааш хөдлөлөө. Өнөөдрийн үзэж харснаа дүгнэн цэгнэж хоорондоо инээлдэж хөгжилдөж явсаар нэг л мэтгэд Дархан хотод хүрээд ирж. Мэдээж бидний хувьд бөөн баяр. Үзэж харах зүйлээр Улаанбаатараас дутхааргүй гэдэгт бид итгэлтэй байлаа. Бас л биднийг ирнэ гэд дарханчууд хүлээж байлаа. Ингээд бид чинь юу хийж бүтээсэн гэсэндээ ингэж хүнд түүлэн хүлээж авахулдаг бас билээ гэж бодохоор жаахан ичмээр ч юм шиг. Гэхдээ энэ сэтгэгдэл маань дарханчуудын халуун дулаан, элен далангүй, хөгжилтэй зан аашинд тэр дорхноо л мартагдсныг нуух юм. Хэдхэн жилийн өмнө дархан орж үзэж байсан найзад маань Дархан хотын хөгжил цэцгэлтийг үнэхээр гайхан шагширч байлаа. Тэгээд л ахиад л аялал. Дархан хотын төв талбайгаас эхэлсэн аялал Бурхан туул, дүүжингүүр, морин хуур цогцлбор гэдэл нүд хужирлсан олон сайхан газруудаар явсны эцэст өндөрлөлөө. Сайхан юм үзэж харж явсан хүн ядарснаа мэддэггүй болохоор бусаж ирсэн хойноо л алжааснаа мэдэрлээ. Гэхдээ дараагийн амттай аялал хүлээж байсан болохоор үүнийгээ ч анзаарсангүй. Галт тэрэг ахиад л хөдлөлөө. Дараагийн зогсоол Болд Төмөр Ерөө гол компани Цагаан хаалга өртөө. Цагаан хаалга өртөө нь Сэлэнг аймгийн Шамар сумын Дулаан хаан тосгонд байрлах 80 гаруй километр үргэлжилсэн Баян голын Төмөр замын Улаанбаатар Төмөр замын гол Төмөр замтай нийлэх Зангилаа өртөө юм. Үнэндээ ч Монгол орны минь гайхам сайхан байгаль, хүмүүсийн ажил амьдрал ундрах өргөө цагаан гэрийн үүдэн болохоор Цагаан хаалга гэж нэрлэвзээ. Энэ өртөө өдөрт хандгайт өртөөнөөс 2 цуваа авч Улаанбаатар Төмөр замд хүлээлгэн өгдөг бөгөөд Баян гол Төмөр зам нь жилд 10 сая тонн хөдөр тээвэрлэх хүчин чадалтай. 2012 онд л гэхэд 3 сая 500 тонн хөдөр тээвэрлсэн гин. Ер нь бол Цагаан хаалга өртөө нь Улаанбаатар Төмөр замын гол Төмөр замаасаа 8 км зайтай Баян гол Төмөр замын хилийн өртөө гэж нэрлэж болох газар. Энд 120 гаруй ажилтнтай 24 цагийн турш үйл ажиллагаа явуулдаг ёстой л ажил хөдөлмөр буцалсан газар байлаа. Өөдлөх айлын өнгө үүднээсээ гэдэгтэй Цагаан хаалга өртөө рүү орж ирэхэд нэг л сайхан дулаахан, цэнцгэр, зохион байгуулалттай газар гэдэг нь мэдэгдэж байлаа. Хэдхэн цагаан байшинг нь харахаар жижиг юм шиг санагдсан ч ажил үйлстэй танилцаад ирэхээр аргагүй л том ажил хөдөлмөр буцалсан газар гэдэг нь мэдэгдэж байлаа. Дорногов аймгийн нутгийн зөвлөлтийн хамтран Болд Төмөр Ерөө гол компани бүтээн байгуулалт энэ Монгол улсад анхудаа хувийн төмөр зам байгуулсан энэ гайхамшигтай ажлын үр дүнг одоо дорноговчуудад үзүүлэх компанийнхаа одоо нийгмийн хариуцлагыг дээшлүүлж тэр хүрээндээ одоо Болд Төмөр Ерөө гол компани ерөнхий захирал Дэлгэр сайхан Дорногов аймгийн нутгийн зөвлөлтөд хамтарч ажлын маань үр дүнгээр энэ аяллаа зохион байгуулагдж байгаа. Ер нь бол энэ аяллаа хүрээнд бол залуучууд, оюутнууд, сурагчид гол дуурайж байгаа. Энэ нь бол залуучуудын амьдралдаа одоо мэргэжлийн зөв сонгох, анхныхаа мэргэжлийн зөв баримж авах, хөдөлмөрлөл бүтээн байгуулалтын мөн чанарыг ойлгуулах, нийгмийн асуудлыг дээшлүүлэх онцгой ач холбогдолтой аялал гэж бид нар одоо бодож энэ ажлыг зохион байгуулж байгаамаа. За манай хувьд бол Улаанбаатар Төмөр замаас хоосон вагоныг хүлээн авч одоо техникийн байдалд үзлэг хийн.
өөрийн одоо баталгаад мөр буюу өөрийн одоо эцсийн өртөө болох ажилтны хандгаад өртөө рүү явуулах тэндээсээ ачаатай вагоныг бүрэн бүтэн байдлыг хангаж одоо хүлээж ажилтнаас хүлээж аваад буцаа цагаан хаалга өртөөн дээр авчирч Улаанбаатар төмөр замд хүлээлгэн өгдөг ийм үйл ажиллагаа хийгдэг. Ер нь бол хэдий хандгаатаас бид нар цагаан хаалга өртөөн дээр ирж байгаа хүртэл одоо ирэх хүртэл бүрэн бүтэн байдлыг хариуцдаг боловч ер нь бол манай вагоны техникийн байдлыг замын өвд болон эрээ өртөө хүртэлх одоо тэр техникийн байдал тэр нөхцөлийг бол бид нар одоо хангаж өгдөг ийм онцлогтой. Бидний аялал үргэлжилсээр хэдий хайр гамгүй огтолж галт төмөрт өртөж байсан ч гэлээ одоо тужийн нарсан ой олон 10 сайхан сэтгэлтэй байгууллага хувь хүмүүсийн ачаар буцаад сэргэж байна. Сэлэнг аймаг маань уул ус ургамал модны орон гэж санаж явтал ардын хувьсгалын үлгийн нутаг байлаа. Тэртээ 90 гаруй жилийн өмнө Монголын баатарлаг дайчид маань эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тулалдаж халуун ам бүлээн засаа хайрлалгүй тэмцэж явсан газруудаар зочлоо. Их Жанжин Сүхбаатарын музейгээр орлоо. Ардын хувьсгалын түүхтэй танилцсанаар Монгол хүн гэдэг ямар ч их оронч сайхан сэтгэлтэй юм бэ гэдгээр нь үнэхээр бахархаж байлаа. Монгол хүн ташуур бариад боссон ч дайснаа дарддаг шүү хэмээх киноны хэсэг ирэхгүй төрж байлаа. Түүхээр аялсан аялал маань Сэлэнг аймгийн бахархал болсон Монгол орны байгалийн үзэсгэлэн харж болох сайхны хөтлөөр үргэлжиллээ. Уул ус мод багтай тал говь нутгийн залуусын хувьд энэ бол үнэхэрийн сайхан мартагдшгүй аялал байх нь дамжиггүй. Одоо ингэж байгалийн бүх үзэсгэлэн газруудаар явж сайхан байна. Үзээгүй юмаж үзлээ, нүд тайллаа. Дэлгэн сайхан ахандаа тэгээ баярлаа. Сайхан үзүүлж бид нар ингэж явуулсанд танд ажлын өндөр амжилт хүсье. Энэ аяллаа хүрээнд бид нар бүтээн байгуулалттай танилцах байгаа. Тэрнээс өмнө бид нар маш олон зохицолборт газруудаар байгалийн сайхан үзэж мөн маш олон зүйлүүдийг таньж мэдэж авч байгаа. Аймаг болгон хийж бүтээсэн зүйлээрээ бахархах юм. Сэлэгчүүдийн хувьд гэрэлт цогцлбор хэмээн нэрлэдэг үзэж харах зүйл ихтэй жихэн гэрэл цацарсан газар байх юм. Хамгийн сонин нь Чингис хааны маань баг хатан хуланд зориулсан хөшөө байх юм. Энэ нутгийн хүн юм гинэ. Энэ мэдчлэн Сэлэнг аймаг маань үүх түүхээр өнөр баялаг, үзэж харах зүйлээр маш баян, жинхэнэ азтай хүн төрж амьдрмаар сайхан нутаг юм. Хандгаас дахь дефо. Энд бид галт тэрэгний зүтгүүр, удирдлага гээд бүхий л зүйлтэй танилцлаа. Галт тэрэг түүний зүтгүүртэй холбоотой бүхий л зүйлийн талаар тэнд ажилладаг ах эгч нар маань танилцууллаа. Үзэж харах сонин юм ихтэй л газар юм. Галт тэрэг түүний талаар өнгөцгөн ойлголттой юм да бид нар. Энд л галт тэрэгний бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээ, хөдөлмөр аюулгүй ажиллагаа гэдэл бүхий л зүйл бэлэн болж байж галт тэрэг хөдөлдөг нь ойлгомжтой. Төмөр зам дагсан аятай тухтай аялал маань энд унаагаа юулах болсон учраас өндөрлөлөө. Цаашаа замын бартаа саадаас шалтгаалan галт тэргээр явах боломж ч байсангүй. Бидний дараагийн унаа уурхайн том машинууд. Гэхдээ залуус бидний илүү ихийг үзэх, адал явдалтай учрахыг хүссэн сэтгэлд энэ бүхэн яаж саад болох вүлээ? Урагшаа залуусаа. Бид явсаар Баянгол соёл амралтын төвд ирж Болт төмөр өрөө гол компани ах эгч нартайгаа уулзлаа. Жаахан амарч аваад ахиад л шинэ адал явдал. Болт төмөр өрөө гол компани ах эгч нартайгаа спорт орж, урлагаарч ястаа өрсөлдөж гарлаа да. Эрэгтэй эмэгтэйгээрээ хуваагдаж байгаад сакс тоглолоо. Өгөө аваатай л байлаа. Уурхан хамт олноос удирдлагын зүг бас одоо бидний чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх талаар нэлээд арга хэмжээ өгдөж улс аймаг хотын чанартай тэмцээнүүд манайг амжилттай оролцож байгаа. Одоо энэ Дорногов аймгийн нутгийн зөвлөлөөс хүүхдүүдийг манай уурхаатай танилцуулах үүднээс одоо уулзалт тэмцээн одоо явагдаж байна. Ингээд нийт одоо залуучууд та бүхнийг одоо спортоор хичээлцгээе гэж одоо уриалж байна.
дараа нь урлагийн багахан хэмжээний наадан болсон гэхэд илүүдэхгүй. Аль тал нь авьяастай юм а. Дууллаа, бас бүжгэллээ. Нэг л мэдхэд унтах цаг болжээ. Маргааш харин бидний гол зорилго болсон Баянгол уурхайтай танилцах аялал эхэлнэ. Уурхайтай танилцах аялал маань эхэллээ. Уурхайн тухай бидний ойлголт дэндүү ядмаг байсныг минь яана. Бараг л хүрцдээд портер дээр ачаад байдаг юм шиг санаж явсныг минь яана. Уурхай байгуулна гэдэг ямар том бүтээн байгуулалт, ямар их хөдөлмөр, ямар их судалгаа шинжилгээ болох нь анх харахад л нүдэнд дэлхэн боллоо. Болт төмөр ерөө гол компани энэ төмрийн хөдрийн уурхайч гэсэн ялгаагүй. 10 гаруй жилийн түүхтэйч хийсэн бүтээсэн нь хамаагүй илүү санагдсан. Айлаас ирэхээр авдраа уудал гэсэн үг байдаг. Монголын ихэнх уул уурхайн компаниуд жаахан юм болохоор ухаал урдл болгодог нь үнэн. Том машинаар тоос манарган өдөр шөнөгүй зөөгөөд л байгаль орчин, нийгмийн хариуцлага гэсэн ойлголт бараг л үгүй юм шиг санагдсан. Гэтэл болт төмөр ерөө гол компанийн хувьд эсрэгээрээ юм а. Тэд уурхай ашиглахаасаа өмнө дэд бүтц хөгжүүлэх шаардлагын хүрээнд нийт 115 км дэлгэмэл урттай 2 өртөө 3 зөвлөгтэй төмөр замыг байгуулсан байна. Одоо ч гэсэн дархан хотоос 100 мегабайтын хүчин чадалтай цахилгаан дамжуулах шугам татхын зэрэгцээ их орондоо илүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор нойтон баяжуулах үйлдвэрээ удахгүй ашиглалтанд оруулах юм байна. Тэгээд үүнийг дагаад 300-аас 400 ажлын байр гарна. Одоо байгаа 1500 гаруй ажилтан дээрээ нэмэж